тэтгэврийн өөрчлөлтийн мэдээлэл шалгах заавар. Та www.n даатгал цэгмент цахим хуудасны даатгуулагчдад зориулсан веб хэсэгт хандана. Даатгуулагчдад зориулсан вебэд дан системээр нэвтрэхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та e-Mongolia системд бүртгэлтэй ирэхээр нэвтрэнэ гэж ойлгож болно. Ингийн тулд та өөрийн регистрийн дугаар нууцуггүй оруулж нэвтрэх товчийг дарна. Дэлгэцэнд гарч ирсэн кодыг бүртгэлтэй утасны дугаараасаа 13 тэгтэг 92 тусгай дугаард илгээнэ. Мэдээлэл баталгаажсны дараа өөрийн холбогдох мэдээллийг өгөхийг зөвшөөрөх товчийг дарна. Ингээд та даатгуулагчийн вебд нэвтрлээ. Үүнээс тэтгэврт сонгоход тэтгэврийн өөрчлөлтийн мэдээлэл нь дэлгэрэнгүйгээр харагдана. Тухайлбал тэтгэвэр тогтоолгосон огноо, ажилласан жил, тэтгэвэр ботсон хувь, анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, шинэ итгэлцүүрээр өсгсөн дундаж цалин болон энэ цалингаас ботсон тэтгэврийн хэмжээ, тэтгэврийн 10% нэмэгдэл зэрэг мэдээллийг харах боломжтой. Дэлгэцэнд харагдаж байгаа тэтгэвэр авагчийн тухайд 2009 онд тэтгэврээ тогтоолгосон бөгөөд түүний сонгож тэтгэвэр ботсон дундаж цалин нь 316,270 төгрөг байсан бөгөөд одоо авч байгаа тэтгэвэр нь 500,000 төгрөг байна. Түүний анх тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 5 жилийн буюу 60 сарын цалин тус бүр шинэ итгэлцүүрээр өсгөн бодож дунджийг тооцоход сард 1,79,767 төгрөг байна. Энэ дундаж цалингаас тэтгэврийг шинжилэн бодоход сард 701,038 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон. Шинэ итгэлцүүрээр өсгсөн дундаж цалингаас ботсон тэтгэврийг 10%-аар нэмэгдүүлэхэд 771,141 төгрөг болж 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс авах юм. Мөн тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийн цалин шинэ итгэлцүүрээр тус бүр хэрхэн өсгсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харах боломжтой.